За өнөөдрийн бичлэгээрээ удахгүй болох цагаан сараар бууцтай хамт хийж идэндээ гэж бодсон байгаа. Хэд хэдэн салаадны жороосоо та бүхэндээ хуваалцъя. Тэгтээ салаадуудаараа гой чадчих юм байна уу? За өнөөдрийн хамтрагч байгууллагаар үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн нэг Баян өндөг ажиллаж байна. За юуны өмнө салаатан дээр хэрэглэх өндөг очааны. За эхлээд усан дээрээ давс болон алюминий цууг хийж буцалгах ёстой. Өндөгөө хаглахгүй бас хайснаас нь амархан салгана гэдэг амархан юм шиг мөртлөө бас хэцүү. Хөргчнөөс гаргаж ирсэн хүйтэн өндөг шууд хийх юм бол хагарах эрсдэлтэй. Тийм болохоор 30 минутын өмнө гаргаж байгаад болгоомжтой хийх ёстой. За тэгээд өндөгөө 12-оос дээш минутаар чанах юм бол бүрэн болно. За тэгээд болсон өндөгөө шууд хүйтэн усанд сойх ёстой. За ингээд цуурсан ч гэсэн хагарахгүй байгааг та бүхэн харж байна. За ингэж хийснээр хальсан ч гэсэн маш амархан салж байна. Хоол хийнэ гэдэг чинь ерөөсөө хийм шүү дээ, хийм. Гиснээс Мямба бид хоёрт Баян өндөгний савлгааны үйлдвэртэй танилцах гоё боломж олдсон. Амьдралдаа ийм их өндөг анх удаа харлаа. Үйлдвэрлэлд эрхэлдэг юм болохоор ямарваа нэгэн үйлдвэрийн процесстэй танилцсан гэдэг бол үнэхээр сонирхолтой байдаг. Баян өндгийн хамгийн гоё юм нь өндөг огт хүний гар хүрэхгүйгээр бүрэн автоматтаар савлагддаг юм бэлээ. Эхлээд ингээд 30-30-аар гарч ирэнгүүтээ хагарсан хагараагүйг туяагаар ялгаж хардаг. Дараа нь бүр ийм урт дамжлагаар гадаргууд ирэх бохирдлыг нь адууны сүүлээр шоотогдож цэвэрлээд угаагаад бүр ингээ хатаадаг. За хамгийн сонирхолтой нь бүр ингээ AI ашиглаад хагарсан өндгөө нэг бүрчлэн ялгаж харддаг юм бэлээ. За тэгээд дараа нь савлагдана. За бүх өндгийг том жижиг грамаар нь хамаарад автоматар зохиод дамжлага руугаа ордог юм бэлээ. Үйлдвэртэй танилцж байгаа сонсон нэг сонирхолтой түүх нь монголчууд өндгийг цөөн тоогоор буюу ширхэглэж авахдаа гялгар уудан тэгээд авч явдаг байсныг Баян өндөг маань анх 2007 онд 10 ширхэг 15 ширхэг гээд гонцор савтай болгож өндөгний хэрэглээг улам гоё хөгжүүлсэн юм бэлээ. Үйлдвэрийн процесстэй танилцах боломж олгосон Баян өндөгийн хамт олонд бас баярлалаа. За салаад руугаа эргээд орцгоё. Байцаал, уун, өргөс тэмэх, ногоон сонгоныг нэг бүрчлэн нарийн хэрчиж жижиглэнэ. За тэгээд өндөгөө голоор нь зүсээ зөвхөн шарыг нь ялгаж авнаа. За өндөгнийхээ цагааныг бас мөн нарийн болгож хэрчээд ногоон дээр нэмнэ. За ялгаж авсан шараараа соусоо хийн, давс, пез, нунтаг халуун чинжүү буюу пепперончи, за баг зэргийн исэн чихэр, нэг халбаг лимон жуус, за тэгээ хүснээр оливын тос, хатаасан сармис, гүнждийн үр хийгээд сайтар холно. За хэд арга байгаад байх юм бол оливын тосноос жоохон нэмээд байхад болно шүү. За ингээд соусаа ногоон дээр хийгээд готгож идэх юм бол бууцтай тохирох хоол шингээхэд дэмтэй байцаатай салаад маань бэлэн болно. За дараагийн салаад бол алдарт нийслэл салаад. Ер нь ягаад нийслэл салаад гэж нэрлсэн юм бол мэддэг хүн байвал комментээр хэлж өгөөрэй. Миний таамгаар бол нийслэлд ирээд иддэг байсан салаад юм болов. Улаанбаатарт ирэхээрээ. За сайн мэдгүй юм байна. За миний хувьд нийслэл салаадыг хэд нэлцгаа байхаас хамгаалж баг зэрэг хатуу зайлууртай чандаг хангалттай болсон гэж үзэх юм бол хүйтэн усанд 1 минут гарan хурдан сойгоод авдаг. Ингэснээр цардуул нь бага тэгээд илүү юм зайлууртай гоё болдог гэж боддог. Гэхдээ айл болгон өөрийнхөө онцлогоор хийдэг байх. За тэгээд төмөс луун дээрээ чансан өндөгнөөсөө хангалттай хэрчиж нэмж өгнө. За би хямны оронд үхрийн хил хийсэн. За тэгээд час хийсэн эсгэлэн амт өхийн төлөө дарсан өргөс хэмэх ногоон вандуу хийгээд давс перцээр амталсан. Тэгээд зөөлөн хутгаад хамгийн сүүлд майонезаар тохирох хэмжээгээр хийх юм бол мөвгийн нийслэл салаад бэлэн боллоо. За дараагийн салаад өмнөх бичлэгээрээ би рентил гэдэг буурцгийн талаар дурдж байсан санаж байгаа бах. Рентил буурцаг дээрээ хангалттай ус хийгээд зөөлөн галаар 25 минут гарan буцалгаж болгоно. За эдгээр ногоонуудыг жижиглэнэ. За хангалттай хөргөсөн рентил буурцаг дээрээ брокколи, үрлэн помидор, улаан шар амтад чинжүү, авокадо хийн. За тэгээ соусонд нь өтгөрүүлсэн бальсамик цуу, за тэгээ 3 албаг оливын тос, 1 албаг нимбэний шүүс, 1 албаг зүгийн бал хийгээ хотгоно. Баг зэргийн давс перцээр амтлах юм бол соус маань бэлэн болно. За хамгийн сүүлд хатаасан үзэм эсвэл блубери ч юм ямар нэгэн юм чихэрлэг жимс хийж өгөөд салаад маань бэлэн болно. За энийг заавал та бүхэн маань туршиж үзээрэй. Бэмба хоолндоо. За хоол бэлэн боллоо. Ямар гоё салааднууд вэ? Бууцанд багтсан уу? Харин тийм. Тэгтээ салаадуудаараа гоё чадчих юм байна уу? Сайн хооллоо. За сайн хооллоо. Баярлалаа.
Гоё шүтдэг. За одоо энэ салаад идмээр шүү. Украин хэлээр нийслэл салаад. Айхуу хийж амнаа. Таан сарыг угаасаа нийслэл салаад өсөөлгүй тий. Манай уу яг стандарт хийсэн биз дээ. Ногоонуудаа. Хатуу. Гэлдүүртэй хон гоё тийм. Хан би бас тийм дуртай. Айл онцлог л доо тий. Энэ салаад бас гоё байсан. Бүр айгүй чамаа харагдаад хэлс бүр. Энэ гоё буурцтай болохоор баг ингээ хоол. Одоо би надад шийднэ. Энэ сэвэг зам гэлөө. Мөн үү? Аа. Нэг хавж байгаа шүү чамаа амттай байна. Бүгдөрлийн хамт байгааз. Ааха. Чихэрлэр хамт байна, эсрэглэн хамт байна. Үнхээр чамаа салаад байна. Энэ бүр чам ингээд. Энэ бол яг буустай ихэд хамгийн зөв гой салаад юм шиг харагдаад байгаа байхгүй түрүүнээс одоо идэнэ. Байцаа зов их таах. Нөгөө өндөгний шараар нь ингээд соос болгоцсон. Өө тийм үү? Сансарч мах игэдэгс баяр хажуугаар ногоо сайж байгаа хэвээр. Харин боо яг тийм салаад байгаа байхгүй юу? За энэ салаадыг бол ер нь хийх хэрэгтэй юм байна. За нийслэл салаад угаасаа боломжлол гой чамин салаатай юмэр явах юм бол энэ салаад. Ер нь бол ингэж бодсон. Ер нь элбэг олддог материалаар хий гэж бодсон. Ер нь энэ хоёрыг. Нийслэл салаад дээр л хамгийн их цаг болсон. Нөгөө хоёр салаад нь айгүй хурдан. Ааха. Сүүлийн бууд гэж. Сүүлийн бууз.